Энэ бол 24 настай Пол Сидней хотын төвд байрлах нэр хүндтэй St Andrews Cathedral School-ийн төгсөгч. Тэрээр хичээлийн дараах спортын туслах зохицуулагчийн ажил хийдэг. Тэр өсвөр насн дээр төрлөх Нидерландд орхин 2015 оноос 17 оны хооронд Австралид ирэн суралцж, энэ хугацаанд сургуулийнхаа спортын багийн ахлагч болж, зарим сурагчдын хувьд үлгэр жишээ итгэл хүлээсэн хүн байв. Пол 2020 онд Нидерландд дээд боловсрол эзэмшснийхээ дараа дахин Сиднейд ирж, St Andrews сургуулийн спортын багийн бүрэлдэхүүнд нэгдэн дасгалжуулагчаар ажиллаж эхэлжээ. Тэр бол зорилготой нэр хүндтэй анхаардаг залуу. Түүнд ямар нэгэн ял шийдэхэд эдэлж байсан. Гэр бүлийн хүчирхийллийн талаарх цагдаагийн бүртгэл мэдээлэл огт байхгүй. Пол 2023 оны 9-р сард Сиднейд иргэн ирснийхээ дараа Лили гэх нэгэн залуу бүсгүйтэй танилцаж тэд романтик харилцаа эхлүүлсэн. Лили Австралид төрсэн 21 настай. Усан цэлэлт болон усан полод маш их дуртай. Өсвөр наснаасаа эхлэн тэмцээн уралдаанд онцгой амжилт гаргаж 2019 онд 17 хүртэлх насны ангилалд усан цэлэлтийн авраг болж байсан. Тэр их сургуульд спортын менежментийн чиглэлээр суралцаж байхдаа давхар усан цэлэлт болон усан пологийн дасгалжуулагчаар мөн Сидней хотын Cathedral School-д ажиллаж байв. Лилиг хүмүүс эрч хүчтэй, нээлттэй, хайр халамжаар дүүрэн, бусдад амархан дотносдог, хүн бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу эмэгтэй байсан хэмээн дурсдаг. Лили Пол хоёрын үерхэл маш богинохон. Ойролцоогоор 5-7 хоног л үргэлжилжээ. Тэд яагаад салсан талаарх нарийн шалтгаан олон нийтэд ил болоогүй ч Лилигийн ойр дотны хүмүүсийн хэлснээр тэр Полын зарим зан авираас болж өөрийгөө тухгүй мэдэрч эхэлсэн байна. Пол бол үнэхээр хатаархуу, хувийн орон зайд нь хит халддаг, Лилигийн утсыг шалгадаг. Эсвэл түүний хаашаа хинтээ явж байгааг нь мэдхийн тулд гадаа нь хүлээх зэрэг үйлдэл гаргадаг байж. Тэдний харилцааны эхнээс л Пол хянах шинжтэй хит донтсон байдал үзүүлдэг. Лилигээс байнга хаана явааг нь мэдхийн тулд утасны байршлаа явуулахыг шаарддаг байж. 2023 оны 10 дугаар сард Лили хосын харилцаагаа дуусгахыг хүсгэд Пол үүнийг нь хүлээн зөвшөөрч чадахгүй. Сургуулийн кампус дээр Лилигийн мөрнөөс хүчтэй базаж хананд шахаж байсныг харсан гэрчүүд байдаг. Полын өмнөх найз бүсгүй мэдүүлгүүдэд түүнийг хяналт тогтоох дуртай, хувийн орон зайд хит халддаг байсан гэжээ. Тэр салсны дараа ч Лилиг дарамталж, нийгмийн сүлжээ рүү нэвтэрч, бүр нэг удаа ууртай үедээ түүний толгоон дээгүүр мод шидсэн тохиолдолч байсан. Харилцаагаа дуусгасны дараа Пол Лилигийн гэрийнхэн гадаа түүний орж гарах цагийг нарийн тэмдэглэж, өмнөх зогсоолд байсан тээврийн хэрэгслүүдийг хүртэл зурагжуулан бүртгэж, Snapchat ашиглан хөдөлгөөнийг нь хянаж байсан нь Полын үйлдэл хэр зэрэг нарийн төлөвлөгдсөн хяналттай байсныг тод харуулж байв. 2023 оны 10 дугаар сарын 25-ныг хүртэл хяналтын камерууд Полын аллага үлдэх алхам бүрийг маш нягт нарийн гаргаж бүх алхмыг бичиж үлдээжээ. Аллагаас 2 хоногийн өмнө Пол Сидней хотын төвд байрлах нэгэн барилгын дэлгүүрээс алах болон наалддаг тууз худалдан авдаг. Дэлгүүрийн камер түүнийг хэд хэдэн алах барьж үзэн, жингийг нь шалгаж, цохиход өөрт нь тухтай байгааг шалгаж байгаа нь тодорхой харуулдаг. (2023 оны 10 дугаар сарын 25-нд аллага болсон өдрийн орой тэр хувийнхаа биш, түрээсийн машинаар Cathedral School-д ирнэ. Пол энд гэмт хэргийн газар руу хэрхэн дайрах хөдөлгөөнөд автан дасгал хийж байна. Тэр биеийн тамирын заалны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан ариун цэврийн өрөө рүү гинэт дайран орж байгааг харж болно. Лили бэлтгэлийн дараа сургуульд буцаж ирэхдээ заавал хувцас солих шаардлагатайг Пол мэдэж байсан тул түүнийг яг хүссэн газар руугаа оруулах зал мэх боловсруулсан. Тэрээр цэвэрлэгээ явагдаж байна гэсэн самбарыг биеийн тамирын заалны ариун цэврийн өрөөний үүдэнд байрлуулсан байна. Ингэснээр ашиглах боломжгүй мэт харагдуулж, Лилиг хамгийн том зайтай
бусдаас тусгаарлагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй зориулсан хэсэг рүү оруулах зорилготой. Тэнд Пол халдлагаа үйлдэхээр төлөвлөж байв. 2023 оны 10 дугаар сарын 25-ны орой хэдийн харанхуй болсны дараа Лили Cathedral School-д ирж ойролцоогоор 19 цаг 10 минутын үед сурагчдтайгаа гадаа усан пологийн бэлтгэл хийсэн байна. Тэрээр дараа нь сургуульдаа буцаж ирэн түүний бүх сурагчид нь эцэг эхтэйг аюулгүй харсан эсхийг шалгасан байна. Оройн 19 цаг 11 минут. Сургуулийн доторх биеийн тамирын заалны үүдэнд спортын хувцас бэлтгэлийн дараа өсөн нойтон хിവэр Лилиг тэнд ирэхэд Пол түүний ажлын хамтрагч болон хуучин найз залуутай нь тэнд хүлээж байлаа. Лили удалгүй болох усан пологийн тэмцээнд амжихын тулд хурдан хувцас солих хэрэгтэйг хэлж биеийн тамирын заалтаа залгаа байх ажилчдын хувцас солих өрөөгөөр дамжин коридороор алхасаар ариун цэврийн өрөөнүүдийн үүдэнд хурж ирэв. Тэнд нэг хаалганы дээр цэвэрлэгээ явагдаж байна гэсэн самбар байрлуулсан байгааг тэр анзаарч хажуугийнх нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан том ариун цэврийн өрөөнд орно. Пол ажилчдын өрөөнд үлдээсэн үүрэгч авч баруун гартаа алхаад чанга атхан зогсож байгаа нь камерт тод бичигдэж ариун цэврийн өрөөний хаалганы өмнө зогсон чимээ чагнаж байгаа нь харагдана. Бараг 2 минутын турш Лилиг дотор ганцаараа хамгаалалтгүй байгаа эсхийг баталгаажуулж хэсэг хүлээсний дараа 19 цаг 14 минутанд Пол хаалгыг хүчтэй түрхэн онгоолгон орон Лили рүү дайрч халдлагаа үйлдэж эхэлдэг. Лили зөнгөөрөө өөрийгөө хамгаалахыг оролдож гараа өргөн алгаараа цохилтыг хаахыг хичээдэгч цохилтууд аимшигтай хүчтэй ар араасаа үргэлжилж Пол дахин цохино. Дараа нь шүүх эмнэлгийн эмч Лилигийн толгой хүзүүнд нь 25 гүн шарах мөн гар дээр нь хамгаалах явцад үүссэн хугарал няцрал байсныг тогтоожээ. Мэргэжилтэнгүүд хожим нь энэ халдлагыг маш их үзэн ядалттайгаар хэд хүчтэй үйлснэ. Үхэлд хүрэхэд хангалттай хэмжээнээс ч давсан харгас байсан гэж дүгнсэн юм. Энэ үед зааланд тэр хоёроос өөр хинч байгаагүй. Лили ариун цэврийн өрөөний шалан дээр хөдөлгөөнгүй хөвтөн Пол энэ үед өөрийн хуучин найз бүсгүйг хөнөөснөө ухаарна. Хяналтын камерын цагийн тэмдэглэгээнээс харахад Пол халдлага үйлдснийхээ дараа яг 1 цаг 12 минут хувцас солих өрөөнд байсан нь тогтоогджээ. Энэ хооронд Пол ойролцоогоор 20 цаг 30 минутын үед Лилигийн утсаар түүний аав руу мессеж бичжээ. Тэр мессежинд яагаад гэж битгий асуугаарай, бас над руу битгийээр гуйж байна. Яг одоо сургууль дээр намайг ирж аваач. Энэ хэвийн бус мессежинд гайхсан аав нь даруй хариу бичиж чи зүгээр үү гэхэд би зүгээр л жаахан асуудал гарсан. Үүний дараа дуудлах хийж болсонгүй. Аав нь мессеж илгээж утсаа аав хаана байна гэвч хариу ирсэнгүй. Ингээд Пол хангалттай цаг өнгөрсөн гэж үзээд Лилигийн цогцыг шалан дээр орхин үүргэвч авч ариун цэврийн өрөөнөөс алхаж гарахыг хяналтын камер харуулна. Пол шөнийн харанхуйд машин зогсоол руу очиж ойролцоох байрлуулсан түрээсийн саарл машиндаа суун тэндээс яаран хөдөлж Сидней хотын зүүн эргийн замаар далайн эргийн хадан хясаатай газрыг чиглэв. Оройн 21 цагийн үед Пол Diamond Bay Reserve-д хүрсэн байна. Энэ нь сургуулиас ойролцоогоор 10 км-ийн зайтай далайн эргийн парк юм. Тус газар нь Gap гэх нэртэй огцом их зэрэг бүхий хадан хясаатай газар бөгөөд энд зарим хүмүүс амиа хорлохоор ирдэг аимшигтай газар. Пол машина паркийн зогсоолд тавьж харанхуй шөнө ганцаараа 2 цаг орчим тэндээс хөдөлсөнгүй. Сүүлчийн алхмуудаа төлөвлөнө. Гар утаснаас 2 удаагийн банкны гүйлгээ хийж 2 хамтран амьдардаг хүн бүрийн данс руу $9,100 шилжүүлэхийн тайлбарт 6 сарын түрээс гэж бичсэн байна. Энэхүү үйлдэл нь Пол эргэж ирэхгүй бодолтой байгааг илтгэж байв. Удалгүй тэр Snapchat-аар найзтайгаа мессеж бичиж өөрийн хэд хэдэн селфи зураг илгээсэн байсан нь салах ёс хийж байгаа мэт. Шөнийн 22 цаг 31 минут Лилигийн ээж Пол руу мессеж илгээж "Сайн уу Пол, би Лилигийн ээж Пета байна. Чи түүний хаана байгааг нь мэдхүү? Эсвэл холбоо барьсан уу?" 2 цагийн дараа буюу 00 цаг 35 минутанд Пета дахин мессеж бичээч. "Сайн уу Пол, чи өнөө орой Лилиг харсан уу?" Пол үүнд нь ямар ч хариу өгсөнгүй.
Харин тэндээсээ Австралийн яаралтай тусламжийн 000 дугаар залгаж, оператортай маш тайвнаар Сидней хотын төвд байрлах Cathedral School сургуульд цогцос байгаа талаараа ярьсан байна. Дуудлагын эхэнд оператор түүний юу хэлж буйг ойлгох гэж оролдож байсан боловч Пол тодорхой тайлбар өгчээ. Police emergency, this is Katrina. Hi, Katrina. I would like to report a body in Mangus Cathedral School in Sydney City. What's the address there? 474 Kent Street. Okay, what's going on there? If you go into the school, there is a entrance on the left of the reception area. There's a sports department. There's a bathroom on the right-hand side where there is a body. A body? Yeah. Is it male or female? A female. Sorry? Female? Female. Do you know who it is? No. What's your name? Тэр дуудлагын үед сургуульд байгаа биш. Харин ойролцоох гудамжинд барилгын ойролцоо утсаар мэдээлэл өгч байна гэж хэлээд энэ дуудлага нь Лилигийн биеийг илрүүлэх, гэмт хэргийн тухай анхны мэдээллийг өгөх үйл явц болжээ. Дуудлага өгснөөс хэдхэн минутын дараа шөнө дунд Пол машинаасаа бууж хавцлын ирмэг рүү алхан тэр даруйдаа харанхуйд алга болж хадны ёроолд унжээ. Энэ хооронд 2023 оны 10 дугаар сарын 26-ны үүрээр Сидней хотын төвд Полын өгсөн хачиргалтай дуудлагын дагуу Cathedral School-д хэдэн минутын дотор цагдаа нар ирж мэдүүлгийн дагуу биеийг хааж эхэлжээ. Тэд барилгыг шалгахаар спорт зааланд очиж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан ариун цэврийн өрөөнд ороход тэнд Лилигийн цогцос шалан дээр аимшигтай заримлагдсан байдалтай хэвтэж байв. Түүний нүрийг танихын аргагүй болгожээ. Лилигийн аав Джеймс хэргийн газарт цагдаа нартай хамт хамгийн түрүүнд очив. Ингэснээр талигаачийн нэр нас тодорхой болж амь насаа алдсан хүн Лили болохыг албан ёсоор баталгаажуулсан байна. Cathedral School сургуулийн зүгээс өглөөний 4 цаг 30 минутад бүх эцэг эхчүүдэд имэйл илгээж шөнө тэнд ноцтой үйл явдал болсон тул сургууль 7 хоногийн турш хаалттай байхыг мэдэгджээ. Сургуулийн камерын бичлэгээс хувцас солих өрөөнд Лилигийн араас Пол орсон нь тодорхой болсноор түүнийг аллагын хэрэгт холбоотой гол сэжигтэн хэмээн үзэж эхэлжээ. Лилигийн дүрс бичлэгийг олон нийтэд дэлгээгүй бөгөөд зөвхөн шүүхийн процессын үед харуулсан гэдгийг тэмдэглэх нь чухал байхаа. Цагдаа нар олон баримтыг нэгтгэн Лилигийн аавын хүлээж авсан мессеж, сургуулийн камерын бичлэг, шуурхай утасны дуудлаганд шинжилгээ хийснээр Пол Лилиг алж улмаар зүгтсэн гэдгийг тогтоожээ. Түүний унаж явсан түрээсийн машин мөн хамгийн сүүлд холбогдсон утасны байршлаар нь 2023 оны 10 дугаар сарын 26-нд Diamond Bay хясааны ойролцоох 10 км газарт хайлтын бүс байгуулж Полыг энд амиа хөнөөсөн байж болзошгүй газар гэж үзв. Өглөөний 9 цагт нар мандахтай зэрэгцсэн цагдаагийн нислэг тэрэг бүсийг тойрч нислэг хийн газар дээрх багуудад замуудыг усан замын эргүүлүүд хадны ёроолыг нэгтлэн шалгаж байлаа. Өргөн хүрээний хайлтын үр дүнд хамгийн түрүүнд с ิจ гтэй зүйл илрүүлсэн нь Полын өрөвч болон хувийн эд зүйлс олдсон бөгөөд түүний дунд алах байв. Тухайн алханд нь цусны толб үлдсэн байсан нь Лилиг цохиход ашигласан зэвсэг байж магадгүй гэж цагдаа нар үзжээ. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өглөөний 11 цаг 30 минутын орчимд хадны ойролцоо ажиллаж байсан ажилчдын баг Diamond Bay-гийн ёроолд хөдөлгөөнгүй хүний бие байгааг болжээ. Цагдаа нарын тусгай баг нислэг тэргийн тусламжтайгаар цогцсыг гаргажээ. Өглөөний 12 цаг 15 минутад тухайн цогцс нь Полынх болохыг тогтоож өндрөөс унаж амь насаа алдсан байж болох олон шархтай байв. Сургуулийн удирдлагуудын зүгээс хэрэг болсны дараа сурагчид болон эцэг эхчүүдийг тайвшруулах дэмжих ажилд төвлөрч сэтгэл зүйн тусламжийн багуудыг ажилуулж шаардлагатай хүмүүст ярилцах боломжийг олгосон байна. Үүний дараа Лилид зориулсан хүндэтгэл олон нийтийн зүгээс тасралтгүй ирж Cathedral School сургуулийн хаалганы өмнө цэцэг, лаа, гар бичвэр ил загтлаар дүүрч Лилиг сэтгэл татам нээлттэй амьдралд хайртай байсан гэр бүл найз нөхдийнхөө дунд гүнээ хайрлагдсан охин хэмээн дурдсан байна.
2023 оны 11-р сарын 17-нд Лилиг оршуулгахаа ёслол өөрийнх нь сурч байсан ахлах сургуульд зохион байгуулагдаж түүнийг хүндэтгэлтэйгээр ариун ёсоор эцсийн замд нүдсэн байна. Сургуулийн удирдлага спорт заалны ариун цэврийн өрөө буюу гэмт хэрэг болсон газрыг нураах шийдвэрийг гаргаж 2023 оны 11-р сарын 3-нд эдгээр өрөөг устгаснаар хэргийн гол мөрийг арилгаж олон нийтийн сэтгэл зүйг нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн байна. Хэдэн 7 хоногийн дараа мэргэжилтэнгүүд Полийн зан чанарыг нарийн судалж түүний үйлдэл бүхэлдээ урьдчилан төлөвлөсөн байсан гэж дүгнэж энэ аллага нь төр зуурын сэтгэл хөдлөлөөр биш төлөвлөн бэлтгэж хэрцгийгээр үйлдсэн гэдгийг баталсан юм. Ийхүү Лили Джеймс нь 2023 онд Австралид алагдсан 46 дахь эмэгтэй болжээ. Түүний түүх нь сануулга болж Сидней хотын төвд байрлах шилдэг сургуульд ч аимшигт үйл явдлаа тохиолдож болохыг мөн хүчирхийллийн дохиог анзаарахгүй бол эрсдэл үүсэж болохыг харуулжээ. Ямар ч хайр, шунлын сэтгэл хэн нэгний амьдрал амийг хөнөөхийг зөвшөөрч болохгүй. За энд хүрээд энэ удаагийн дугаар минь өндөрлөж байна. Дараагийн дугаараараа дахин уулзъя манайхаа. Баярлалаа. Түр баяртай.